За сайн байцгаана уу гэж нараа сайхан бацгааж байна оо. За бүгдээ 8 дугаар ангийнхаа 8А-гийн дүнгийг бүгдээ харцгаая. За жишээ болгоо 8А-г сонгож байгаа шүү. За 1-р агсынхаа дүнгийг бүгдийг ингээд 100% болгоно. Мөн 2-р агсынхаа дүнгийг бүгдийг ингээд 100% болгох ёстой. Тэгээ дараа багш нарууд бүгд илгээгээгүй байна. За эдгээр 2-р агсын дүнгууд бүгдээрээ 100% болсны дараагаар яах вэ гэхээр багш өөрийнхөө ирэхээр нэвтэрж ороод за төвшөлт рүү орно. Төвшөлт рүүгээ орохоор үнэлгээ 2 гэсний бол бүх дүнгуудыг ийш нь татаад оруулна. За дараа нь өмнөх жилүүдийн эцсийн дүн татах гэдэг энэ дүнгуудээ бүгдийг ингээд татаад оруулах юм байна. Хэрвээ захим хэлбэрээр сонгож судалж байгаа бол захимынхаа дүнгийг бас энэ дэр ингээд татаад оруулах юм байна. За ингээд бүх дүнгууд татаад орчих юм бол хичээлийн дүн бүртгэх гэдэг ийшээ байгаа. За тэгэхээр энэ заав судлах хичээлүүд чи бүгд энэ дэр ингээд ороод гараад ирнэ. За ингээд жишээлбэл англи хэл рүү ороод харъя. За хичээл жилийн эцсийнхаа дүн бүгдээрээ гаргана. За жилийн эцсийнхаа дүн гаргахын тулд 1-р агсаар гаргах юм уу, 2-р агсаар гаргах юм уу, эсвэл энэ хоёрын дунджаар гаргах юм уу гэдгийг айл нэгийг сонгоод за 2-р агсаар гаргах юм байна гэх. За 2-р агсаар гаргахыг сонгоод энийг бид нар яг хадгалчихна. Хадгалсны дараагаар энийг илгээнэ гэсэн үг. За ингээд илгээсэн тохиолдолд сургалтын менежер ингээд бүгдээр ингээд батлагдах юм буцчих юм байна. За энэ үйлдэлийг хийсний дараагаар яах вэ гэхээр систем дээр яах вэ 8А-гийн энэ жилийн эцсийн хичээлийн дүн энэ 100% болох ёстой. За шалгалтын дүнгүүдээ бүгдийг шивсний дараагаар бас энэ 100% болох ёстой. Гэх мэтлэн эдгээр энэ дүнгийн нэгтгэл болон дэвшилтийн бүртгэлгээд эдгээр бүгдээрээ яг 100% басны дараагаар багшийн одоо хийх ажил маань дуусах юм байгаамаа. Тэгэхээр багш нар маань энэ ажлуудаа бүгдийг энэ амралтын өдөр бүгдээрээ хийж дуусгаад өгөөрэй гэж хүсье.